Сайн уу хүн гişүнэ? Би нэг хамаатайгаа хөвтгийг явуулчихлаа шүү. Наадах яалтаа нэг тушаалт хүлээд. Ямар мэрэгчлээ хөхт юм бол? Соёлын сургууль төгссөн гэсэн. Надад зөвхөн хуульчийн орон тоонд хүн авах боломж нь шүү дээ. Ямар нэг аргаар зохицуул. Хуулийн зөвлөх гэж ямар ч мэдлэггүй юм байна. Тэрнээс болж бид нэг 3 удаа шүүх уралд ялагдлаа. Зөвлөгөө авах гээд очихоор ажилтай байна гэд өөд загинчих юм. Юу зөвлөгөө өгөх мантай. Өөрөө ч зөв бичгийн дургүй мэдгүй юм билээ. Ард чинь томног юм гэсэн. Тэгээд л ажил авсан байхгүй юу та. Энэ үйлдэл нь авилгын эсрэг нэгдсэн үндэсний байгууллагын конвенцийн 18-д заасан эрх мэдлээ урвуулан ашиглах Монгол Улсын эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйдэд заасан дурын албан тушаалтын эрх мэдлээ урвуулах авилгын гэмт хэргийн шинжтэй байна. Мөн энэ улс төрчийн үйлдэл авилгын эсрэг нэгдсэн үндэсний байгууллагын конвенцийн 18 дугаар зүйдэд заасан давуу байдал олж авах авилгын гэмт хэрэг юм а. Авилгын гэмт хэргийн талаарх мэдээллийг 1969 утсаар 24 цагийн турш гэрийн утасны тарифаар бүлээн авна.